сайн байна уу? Таны энэ өдрийн амгалан айлтгая. Анаахай миний би Хүмүүн капитал ба түүний үр өгөөч нэртэй анхны видео хичээлээ танд хүргэж байна. Энэ бүх хичээлээр орчин үеийн эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл болоод байгаа Хүмүүн капитал нь хувь хүний амьдрал болоод улс орны хөгжилд ямар нөлөөтэй вэ гэдгийг тайлбарлаж хэрхэн түүнийг бий болгох талаар авч үзнэ. Хүнд янз бүрийн хэрэгцээ байдаг. Тухайлбал хүнс, хувцас, орон байр, эрүүл аж төрөх, аюулгүй байх зэрэг нь амьд явахад зайлшгүй шаардлагатай хэрэгцээнүүд юм. Гэтэл үлгэрт гардаг шиг нэг ид чидтэй бэрд гарч ирээд зүг зүгээр сууж байхад ганцхан эмчтэй л энэ бүгдийг бий болгочихгүй. Бодит амьдрал дээр ямар нэг зүйлийг олж авахын тулд тэр зүйлээ худалдаж авах мөнгөн орлоготой байх ёстой. Үүний тулд өөрт байгаа бусдад хэрэгцээтэй мэдлэг, чадвар авьяасаа ашиглан хөдөлмөр эрхлэж орлого олох шаардлагатай болдог. Хамгийн энгийнээр хүнд орлого авчирч буй эдгээр зүйлс нь хүмүүн капитал юм а. Тодорхойлбол хүмүүн капитал нь альва хүний хөдөлмөр эрхлэх буюу ажил хийх мэдлэг болон ур чадвар юм. Хүн өөрийн капиталаа ажил олгогчид зарж оронд нь салин авдаг. Тиймээс альва хүн төдий чинээ хүмүүн капиталтай байна. Төдий чинээ орлого олж хангалуун тохь тухтай амьдрах боломжтой болно. Тиймээс хүн бүр хүмүүн капиталаа нэмэгдүүлэхийг хүсэх нь мэдээж. Эдийн засагчид удаан хугацаанд судалсны үр дүнд онолын хувьд дараах 3 арга замыг хүмүүн капиталыг нэмэгдүүлэх боломжтойг тодорхойлсон байна. Нэгдүгээр, боловсролоо дээшлүүлэх. Шат чадны сургалтаас олж авсан боловсрол нь хүний мэдлэг ур чадварыг өсгөж байдаг. Хоёрдугаар, эрүүл мэнд. Эрүүл мэнд саруу тухайн оршин гэдэгтэй эрүүл өвчнгүй хүн сурч боловсроход илүү хялбар байх бөгөөд ажиллаач илүү бүтээмжтэй хийж чадна. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарч альва өвчнөөс урьдчилан сэргийлснээр хүн амьдралаа дээшлүүлэх бололцоотой болж байгаа юм. Гурав дахь буюу онолын сүүлийн хүчин зүйл нь дадлаг туршлага юм. Ямар нэг ажлыг сурахад хэдий хэцүү байсан ч хийхин хэрээр улам гаршиж явандаа хэцүү ажил хэцүү биш болж амар ажил улам амархан болдог юм да. Хүмүүн капиталын хувьд бусад баялгаас ялгарах хэд хэдэн шинж бий. Альва бийц зүйлийг хэн нэгэн хэрэглэж байгаа тохиолдолд өөр нэгэн хэрэглэх боломжгүй болдог. Харин мэдлэгийг нэгэндээ хэрэглэж дуусахыг нь хүлээлгүйгээр олон хүн зэрэг хэрэглэх боломжтой байдаг. Ямар нэг шинэ нээлт болоход түүнийг маш олон газар зэрэг ашиглаж ашиг шимийг нь хүртэх боломжтой байдаг. Энэ байдлаар мэдлэгээрээ дамжуулан хамтдаа хурдан хөгжих боломжтой. Үүнийг мэдлэгийн дамнуулаа гэдэг. Нэгэн жишээд үлдэе л да. Загас барьж өгөх биш, загас барих аргыг нь зааж өг гэж сургаалууд бий. Барьсан загас нь нэг л өдөр дуусна. Гэтэл загас бариулсан хүн маань магадгүй дахиад л загас идэхийг хүснэ. Гэвч өөрөө барьж чадахгүй учраас загасчнаар бариулахаас өөр аргагүй. Харин төсөөлөе л дөө. Загасчин маань загас барих арга заагаад өгчихвөл энэ хоёр хүн хоёулаа мэдлэг чадварын үр шимийг хүртэнэ. Энэ бол мэдлэгийн гайхамшигт өгөөж хүмүүн капиталын үнэ зүйлээ. Өнөө үед альва улсын хөгжил техник технологийн дэвшлээсээ хамаардаг болсон учраас хүмүүн капитал маш өндөр үнэлэгдэх болсон. Учир нь технологиг зөвхөн шинжлэх ухаан, мэдлэгийг ашиглаж бий болгодог үлээ. Мөн хүмүүн капитал нь ам нөлөөтэйгээс гадна материаллык баялагийг бодвол урт хугацаанд өндөр өгөөжтэй байх боломжтой. Ихэнх хүмүүс дан ганц өөрийнх нь хувь нэмэр бүхэл бүтэн улсын хөгжид төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж боддог. Энгийн зүйлээс гайхамшиг төрдгийн адилаар хүний өдөр тутмын хийж буй ажил, хөдөлмөр зөвхөн хувь хүний хүсэл хэрэгцээг хангаа зогсохгүй, ажиллаж буй тухайн байгууллагын үйл ажиллагааг дэмжих ба цаашлаад улс орны эдийн засгийн сайн сайхан байдалд эргэн нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн таатай орчин урт хугацаанд бүрдүүлэгч гол элемент нь хүмүүн капитал юм. За ингээд нийтээрээ илүү хурдан тогтвортой хөгжихийн тулд хүмүүн капиталаа нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдэж авлаа. Тэгвэл яаж вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хичээлийн эхэнд дурдсанаар хүмүүн капиталыг нэмэгдүүлэгч боловсрол, эрүүл мэнд, дадлаг туршлага гэсэн 3 хүчин зүйл байдаг. Тэгвэл Монголд эдгээр үзүүлэлтүүд ямар түвшинд байгааг сонирхцгаая.
Албан ёсны мэдээгээр хүн амын 40 орчим хувь нь ядуу учраас нэг талаас эцэг эхчүүд үр хүүхдээ өндөр боловсралтай болгох бололцоо хомсон. Нөгөө талаас жил бүр 40-од мянган оюутан дотоодын ихтэй сургуулийг төгсөж байгаа боловч мэргэжлээрээ ажиллаж байгаа нь цөөн учир хүмүүн капиталыг нэмэгдүүлэхэд Монголын боловсролын салбар үүргээ дутуу гүйцэтгэж байгааг харуулж байна. Үүний нэгэн баталгаа нь Дэлхийн банкнаас гаргадаг хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр дэлхийн 183 орноос Монгол улс 100 гарагт тэгсэж байгаа явдал юм. Энэ асуудалд төрөөс оруулах хувь нэмэр нь боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулж хүмүүн капиталыг хамгийн их дээшлүүлэх мэргэжлүүдийг онцгойлон дэмжиж гарцын чанар дээр хүнс тавих ёстой. Монголын эрүүл мэндийн салбарын тухайд дэлхийд хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр 110 дугаар байранд ордог бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь өвчин эмэггийг хүндэрсэн үед нь эмчилгэд зарцуулагдаж байна. Гэтэл хөгжингүй болон хөгжил буурай орнуудыг харьцуулсан судалгааны үр дүнд эдийн засгийн өсөлтийг өвчин эмэггээс сэргийлэхэд зарцуулсан хөрөнгө оруулалт нь илүүтэйгээр дэмждэг болох нь харагдаж байна. Дадлага туршлагын тухайд онолын үүднээс авч үзвэл илүү их технологиг эзэмшиж чадсан оронд дадлагдах үйлчлэл илүү ихээр явагддаг. Гэтэл Монгол улсын хувьд технологийн салбарт дэлхийн хөгжлөөс нэлээд хэдэн алхам доторч буй. Энэ үзүүлэлтийн хувьд ч Монгол улс сул талтай байна. Эцэст нь дүгнэхэд хүн төрөлхтний ямагт бий болгохоор зорьж тэмүүлдэг хөгжил гэгч зөвлөлбөр энгийн боловч хамгийн үр дүнтэй гарц нь мэдлэг, чадвартай, эрүүл, дадлаг туршлагатай хүмүүн юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа.